Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд төргий. Их сурвалж ярилцлагын маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Миний өнөөдрийн зочин Улаанбаатар их сургуулийн археологийн техникийн эрхлэгч Эрдэнэбаатар ирсэн байна. Өдрийн мэнд төргий. Та бүхэнд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр та нийгмийн сүлжээг бас идэвхтэй ашигладаг. Би таныг бас нийгмийн сүлжээнд их таардаг. Саяхан бас сонирхолтой зураг харсан л та. Энэ бол Ромын эзэнт гүрний үеийн гоёмсог шилэн аяга Монголын нутаг дэвсгэрээс олдсон байна гэсэн орчин. Тэгэхээр та энэ хаанаас олдсон байх вэ? Хэдийн үеийн холбогдох уу гэсэн юм сонирхолтой. Энэ 2011 онд Арангаа аймгийн Өндөр улаан сумын Хануугийн нут Балгасын талд эртний Хүнүүгийн хаад эзгүртний бүсийн амлалтын судалгаа бидний дуусгасан. Тэгээ энэ Хүнүүгийн хааны бүсний өчтгөр дагуул уушаас бүтэн цэнхэр шилэн аяга. За хааны үндсэн бүснээс нь бол хоёуг шилэн аягны хагархаа илэрч олдсон. Тэгээ нийт манай энэ Хүнүүгийн хаад эзгүртний бүсээс одоогийн байдлаар 3 ийм шилэн аяга олдод байгаа. Энэ шилэн аяга бол манай ягны 80-аад оны үед эртний Ромд хийжсэн шилэн аягнууд. Тэгээ яг би зөвхөн энэ шилэн аягны тухай анхны судалгааныхаа өгүүлэл олон улсын хурж тийм илтгэл тавьж ирсэн. Эртний Ромын шилэн аяга яаж манай Монгол нутагт ирсэн байх боломжтой вэ гэсэн. Тэр саналаа бол торгон замын худалдаа харилцааг ирсэн байж магадгүй гэж би тэгж Германд улс нэг олон улсын хуралдааг саналаа хийлсэн. Тэгтэл тэнд Германд яг энэ Ромын шилэн аягийг дагнан судалдаг нэг өвгөн профессор надад уулзаад энэ бол тийм худалдаа харилцааг явуулдаг элбэг бага биш. Цөөхөн тооны Ромын язгууртнуудын тансаг хэрэглээний зүйлээ гэдэг. Ахуйн хэрэглээний биш үү гэсэн үг. Тэгэхээр тэг тансаг хэрэглээний ховор юм яаж манад ирсэн? Худалдаа харилцаагаа биш юм бол Хүнүүгийн хаад язгууртнууд Ромын хаад язгууртнууд ямар нэг байдлаар уулзаж бэлэг шүлэг солилцсны баталгаа болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгаараа бол энэ Ромын шилэн аяг бол манай Монголд тэр дунд Азад одоогийн байдлаар Азад ийм Ромын шилэн аяг болсон цорын ганц байранд болчихж байгаа. Хожим нь Ромчууд Ромын бас нэг 2 легион Хүнүүгийн аймгийн бүрэлдэхүүнд байсан тухай бас нэг мэдээ байна. Түгэн сургуулийн эртнийгээд. Тэг Ромын легионод хайцсан мэдэхгүй. Тэг ямар ч нэг хоёуг хороо легион гэдэг нь одоогийнхойг бол хороо цэрэг юм шиг. Мөн хожим нь Аттила хааны үед Ромчууд манай Хүнүүн нартай гэрээ хийгээд бүх Ромын баруун хил хязгаарыг гэрээ зэрэг аль хийжсэн юм баримт. Энэ бол түүхэн баримт. Ромын түүхэнд нь ч байна. Европтойгоо Аттилагийн Хүнүүнийхээ тухай түүхэн баримт ч байна. Тэгэхээр энэ Аттила өөрөө бас байлцсан шүү дээ Ромд. Энэ бол би бодохдоо бол цэрэг дайны тийм харилцаа биш, яг холбоотны харилцаа. Нэг өсөндөө Ром сүүрлийнхаа хүнд үйдэг айран хүнд байдалд байгаа үед Ромын баруун хойд хил гэдэг нь бол Германы Готын тэг нөгөө овг аймагуудаас хамгаалахын тулд Хүнүүнэрийг хөлсөж хил хязгаараа мануулж ирсэн ийм байранд. Тэгэхээр эртний Ром Хүнүү хоёуг бол улс төр эдийн засгийн маш харилцаатай, нарийн харилцаатай байсан гэдгийг тодорхой байрантууд энэ. Тэгэхээр бид энийг цааш нь үргэлжлүүлж судлах шаардлага юм тийм. Би бас үзэгчтэй энэ гоёмсог аягны зургийг үзүүлсэн. Тийм. Би яг энэ их сурвалж ярилцлагаараа Монгол улсад суугаа элчин сайд, Турк элчин сайд Мурат Карагозыг 2 удаа оролцож ирж байсан. Мэдээж англиар л ярилцсан л да. Тэгээ яг энэ ярилцлагадаа жишээ нь өнөөгийн Турк улсын Турк үндэсний өвөг дээдс нь Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан тухай. Ер нь үүнд бол Турк ирхөөс их онцгойш өгдөг. Манайд бас зам харгуун өрдөх хөшөө дурсгалыг сэргээн засварлахад хамгаалахад их нөлөөлдөг гэж ярьдаг шүү дээ. Та болохоор өөрийнхөө Twitter нийгмийн сүлжээнд өнөөгийн Турк бол Түрх тох тамаагүй гэж ярьсан шүү дээ. Та чухам яагаад юм гэж үнслэх вэ? Юуны өмнө би бас Туркийн ард түмэн юм уу Турк улстай ямар нэгэн зөрчилд орох гэж хүсэж байгаа юм биш. Зөв бодит түүхэн баримтын тухай яаж байгаа. 1990-ад онд Монголог нээлттэй нийгмийн эдийн засгийн харилцаа шилжих үед Турк Монгол улсын харилцаа эхэлсэн. Яг энэ үед жишээлбэл орхны хөшөө цайдмын Күлтээгэн Бэлгийн хааны дурсгалыг судлах авраг хамгаалах ажлын тухай төсөл яг ТК-г антлаг гэж
яг энэ үед бол ТК-гийн хүмүүс одоо ямар үндэслэлээр тэгсэн энэ бол бидний өгдөөцийн дурсгал бидний юм тэгсэн ийм байдлыг хандсан. Тэр үед нь би одоо шинжлэх ухааны академи түүхийн хөрөөлөнд ажиллаж тэг төслийн одоо түүхийн зөвлөхөөг ажиллаж байхдаа яг нь Туркус манай түүх шилийн дурсгалыг одоо сэргээн засах судлахад тусалцаа үзүүлэхэд бид баяртай байна. Гэхдээ төргийн түүх бол Туркус хамаа байхгүй шүү гэдгийг би тэр үдэж хэлсэн. Одоо ч энийг давтаж хэлж байгаа. Тэгээ харамсалтай нь яг зөв өнөөдөр манай төр энд нэлээ гүнзгий оролцоод одоо жишээлбэл ерөнхий сайд байсан Алтан уяг бол уугуул төрлөх нутагтаа тавтаа морил гэдэг одоо Туркийн өндөртэй 70 шалын хүмүүсүүдийг одоо тэгж үүссэн. Энэ бол их ноцтой юм аа. Монгол улс өөрийнхөө түүхийг бусдад одоо найр тавьж өгч болохгүй. Би бол улс төрч биш л дээ, би бол түүхч юм. Зөвхөн Алтан уяг ерөнхий сайд буруу ярьсан, зөв ярьсан түүний буруу биш. Тэр засгийн газрын мэдлэлд байгаа шинжлэх ухааны академи, боловсрол шинжлэх ухааны яам одоо үүнийг хариуцаад ийм үг хэлж болохгүй ч гэдэг юм уу, дипломат ясанд бид одоо болгоомжтой хандах ёстой ч гэдэг юм ийм сануулгыг бол өгөх ёстой байсан. Тэгж чадаагүй л би харамсаад байна. Өнөөгийн Турк эрх хэрэгчид яагаад Монгол нутагт өвгдөөцсөн амьдардаг байсан гэж үзээд байна. Амьдарч байгаа нүгөөд явсан гэж. Би одоо яг та бүхэн энэ номыг харсан байна. Тэгэхээр энэ одоо Монгол нутагт байгаа төрлийн археологийн дурсгалуудыг турк, англи хэлээр гаргажээ. За би зөвхөн өмнөх үгийг үзэхэд бол турк одоо монгол хоёуг бол алтай хэлний бүлэг одоо нэг соёл угсаатай ард түмэн ингээл эхэлсэн байна. Энийг одоо бид жишээл доктор Батулга одоо редакторлаад өөрөө. Тэгэхээр манай шинжлэх ухааны энийг нэгсэндээ хүлээн зөвшөөрчихнө гэсэн үг. Турк улсын одоо тэгээд улс төрийн санаахлыг энэ бол их ноцтой алд. Яг даривчлаа түүхээ яриад үзсэн тэр 6-аас 8 дугаар зууны үеийн тургууд бол өнөөгийн орчин үеийн турк улстай угсаа соёл түүхийн ямар ч холбоо харилцаа байхгүй. Би нэг одоо жишээлбэл энэ дотог үзүүлсэн байгаа энэ хөшөө дурсгал бичиг үсэг одоо бүх зүйлийг одоо хамгийн наазах нь энэ одоо Танюкуки өшөө те. Өнөөдөр нь одоо бидний түүх гэдэг байгаа энэ төшөөг үнэхээр турк улсын түүхтэй холбоотой юм бол турк улс энийг одоо өнөөгийн турк улсын нутаг дэвсгэртийг энэ төрлийн ямар нэг хэмжээний дурсгал байх ёстой адилхан байх ёстой. Үнэхээр тэг манай энэ соёлыг одоо аваад тэнд очиод нутгалцсан үний юм бол харамсалтай байхгүй. Тийм учраас би энийг одоо түүх шилийн холбоо харьцаа байхгүй. Энд бас нэг зүйл ярьдаг шүү дээ. Турк гэдэг нэр анхны бэлгийн хааны хөшөөн дээр бичигдсэн байна гэж ярьдаг. Яг ер нь бол турк гэдэг үг. Орчин үеийн Туркмен, турк гэдэг энэ одоо нэг томыг тэг улсууд яаж авсан би мэдэхгүй. Би бол яг нэг энэ улс төрийн төгсөл. Энэ хөшөөнд байгаа. Манай туркийн хөшөөнд байгаа турк гэдэг нэг одоогийн турк бол ямар ч холбоо харилцаа байхгүй. Би нэг одоо баталгаатай хэл. Би тэгнийг л хэлж байгаа. Зөвхөн би нэг зөвхөн энгийн жишээ хэлье. Одоо энэ туркуудээс дахиад 500-600 жилийн өмнө Монголоос тасарт нүгэд очсон, Европт очиод нутгалцсан Аттилагийн хүнүүнэр жишээл өнөөдөр өөрсдөө соёлыг яг аваад хадгалж байна тэнд. Тэг одоо Европын тэг одоо мөн туркуудтай нэгэн адил Османы эзэнт улсын бүрэлдэхүүн бай, Австро-Унгарын эзэнт улсын бүрэлдэхүүн байсан. Тэг христ, католик шашны, олон шашны тэг соёлын нөлөөнд байсан хэрнээ соёлоо яаж одоо хүртэл хадгалж байгаа. Тэг сонир байгаад. Одоо нөгөө бидний яриад байдаг өргөн үчиг гэдэг юмыг энэ одоо тэг Унгар өргөмөнд байгаа хүнүүнэг өөрсдөө бидний бичиг үсгийг ингээ хадгалаа хэвээр байж. Яг тэрнтэй адилхан турк улсад өнөөдөр бидний өгдөөцийн бичиг үсгээ гэдэг ийм бичиг үсээ хадгалж байгаа. Овг аймаг байна, ядаад. За улсаа бай гэдэг овг аймаг байна гэдэг асуудал тавьж болно да. Энэ бол зүй ёсны л асуудал. Би зөв түүхэн баримт бол археологийн соёлыг баталгааждаг байхгүй. Түүнээс би одоо орчин үеийн турк улсыг яагаад манай энэ Монгол улсын нутагт дэвшдэг туркийн соёлыг бидний үг дээдс, энэ нутаг бидний үг дээдс гэдэг ингээд санаархад байгааг би одоо үндэ ойлгохгүй байна. Ер нь бол би улс төрч биш, дипломат биш, түүхч хүнийхээ хувьд бол ийм худлаа баримтыг
энэ худлаа ямиг олон дахин давтаад байвал үнэн болдог гэдэг шиг энэ жишээлбэл одоо Турк улс бидний монголчуудад зориулаад хийсэн болов би баярлалаа гэж хэлнэ. Энд харамсалтай нь Монгол хүн зориулаагүй зөвхөн тэг туркчууд одоо дэлхийн олон нийтэд зориулаад ингээ гаргацсан учраас би жоохон харамсаад байгаа. Би өөрсдөө түүхийг чи сайд өөрөө бичсэн байх юм. Хүнд өгч болохгүй шүү дээ. Жишээлбэл Оросын Алтан ордны улс өнөөдөр Алтан ордны улс чинь Орос улсын төр засгийг бий болгосон үндэс суурийг тавьсан шүү дээ. Тэгээд бид өнөөдөр манай Алтан ордны улсын нутгаа Орос ахнараа уучлаарай гэдэг үл одоо юу болох вэ? Тийм ба шүү дээ. Ер нь ийм л юм болчих шүү дээ. Явж. Тэгэхээр сүүлийн үед бас яригдаад байгаа нэг асуудал байна. Тэр Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев аль 90-ад онд л нэг ярилцлага өгч л үг хэлсэн байна. Тэн дээр Монгол улс руу талах явуулдаг хүнсний тусламж үзүүл хэцүү байгаа юм гэж ярьсан юм. Тэрийг энэ одоо нийгмийн сүлжээнд ингээ шинээр гаргаад ирэхэд яг л өчигдөр юм өнөөдөр ярьсан юм шиг юм болоод байна л да. Тэгээ энэ дэр хамгийн одоо аюултай эмзэгдмээр нэг зүйл нь юу гэхээр халах казах одоо бүр бие биенийгээ буруутгасан Оросыг чичээнүүд айлгаж ийн манайх ч айлгаж болно гэсэн хариуцлагагүй юм их ярьсан байна л да. Тэгээ та энд ямар би яг тантай адилхан бас нийгмийн сүлжээс энийг хараад бас их одоо эмзэглсэн. Мэдээж өнөөдөр манай Баян-Илгийн аймагт олон казак хүмүүс эх орн Монгол гэдэг эх орноо бодоод ингээ байж байгаа. Одоо тэр сүлжээнд хүртэл нэг одоо казак залуу тэгээ Оросыг чичээ яаж өмөлдгийг мэдж байгаа үз одоо бид бас тгий шүү гэсэн санаатай бас юм бичсэн л байл. Энэ ч ногсолтой. Яг терроризм төрүүлж байгаа. Одоо тэр чинь үндэсний хоорондын зөрчил тэмцэлтэй үүсхийг өгөх газар байхгүй шүү дээ. Монголын төв өнөөдөр Монголын төв харин ухаанлаг бодлого явуулсныхаа хүчинд өнөөдөр хүртэл казак хүн казакийнх үндэснийхээ ёс заншлыг маш сайн хадгалж байгаа. Би олон өрнөдөд амьдардаг казак хүнтэй уулзж ирсэн байхгүй. Жишээл Германд амьдардаг нэг би казак хүнтэй уулзж ирсэн. Тэр хүн Өгдөөс нь 30-аад онд Европт гараа явуулсан байжгаад ер нь одоо тэг уул нутгаа үзээгээд Бүднам Хятад улсын Шинжааны уугийн казакт очсон. Оросын Казахстанд очсон. Хамгийн шууд Монголд ирээд бүх ингээд ямар сайхан жинхэнэ казакуудаа бид энд үзэж байна одоо. Тэгээс Орос Хятад бол одоо казак ёс заншил бол байхгүй болчихсон юм байна гэж ингэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ зүгээр тэг хайрт амьдарч байсан казак. Тэгэхэд бид өнөөдөр Монгол төрийн ухаанаг одоо энэ казакийн үндэсний хэл ёс заншлыг маш сайн хадгалж байна шүү дээ. Бүхлөтэн аймаг тэнд. Энд манай казак артын баярлал гэж хэлж байгаа. Харин тэг Назарбаевын тэг хэдэн оны урд бичлэгэл гэл хүмүүс сүүлийн тайлбархаа гэдэг лээ. Тэг одоо өлсөж ядарсан туслан дэмжлэг үзүүлсэн би тэрнийг бол мэдэхгүй. Зүгээр ямар ч тохиолдолд өнөөдөр Монгол улсын нутагт өсөлтөд амьдарч байгаа казак үндэстэн бол Монголын төрд монголчуудад одоо гомдох одоо ямар нэг үндэслэл байхгүй л гэж байна. Жишээлбэл одоо энэ яг төргийн түүхийг одоо хойчин залгамжлагч нэг казак киргизүүд байхыг үгүйсэхгүй. Яг гэвэл тэдний дунд 8 хэрэгэд овгууд байна. Тэг 9-10 дугаар зууны 8 хэрэгэдэд бол яг нөгөө 6-аас 8 дугаар зууны төргүүдийн одоо угсаа мөн. Тэгтээ яг тэг төрг угсааны одоо тэг 8-аас 10 дугаар зууны төрг угсааны соёлыг ямар хэмжээгээр хадгалж авч үлдсэн бэ гэдэг ингээд яг бас асуудалтай. Цаанаас лалын янз бүрийн одоо соёлын нөлөө орцсон учраас Ирээд христийн шашинт байсан. Казак хэрэгүүдийн хувьд бол нэг аж ахуй нийтлэг байсан учраас мал аж ахуй нүүдлийн мал аж ахуй гэдэг нийтлэг юм байсан учраас гэр огон мал аж ахуйн тоног хэрэгсэлдэг мал ахуйн нэр томьёонууд бол одоо монголоор байж байгаа. Дэг нь одоо тэг сүлжээнд зарим хүмүүс нам Туркэд одоо орчин үеийн Туркээс олон монгол үг байна. Орхон ямар ч гэл ингээл жишээ татаад надрууд тэг байх нь аргагүй. Евразийн хураа газартай хүннүү төрөг Монголын эзэнтэй улс гэдэг ингээд гурван үед амжин том эзэнт гүрэн байсан юм чинь хэлний одоо улам өгүүлдэх юу ч биш. Энэ бол энгийн асуудал. Одоо жишээлбэл бид нэг Афганистан хазараад ч адилхан. Тэг одоо хазарууд гэж байж байна. Тэд нэг өнөөдөр Монгол гэж хэлэхгүй боловч тэдний дотор бас Монгол үгээр жоохон ёс заншил байна шүү дээ. Жишээл би түрүүн хэлээд Унгарт байгаа хүмүүнийг өнөөдөр овоо тагч байна. Нар шүтж байна. Одоо гэрийнхаа үдийг нар ургах зүг хандуулах гэдэг нэртэй Унгар хүн их олон шүү дээ. Тийм
олон соёлын дунд тэгээд аваад үлдсэн юм бол яг өнөөдөр орчин үеийн Туркус үнэхээр л хүнүүгийн юм уу төргийн хойч үеийн үний юм бол бас нэг тиймэрхүү соёлын улбаа улам бас байх ёстой. Өөрөстой би яг Туркусд очиж үзээгүй л дээ. Одоо зөндөө манай Монголын залуучууд одоо 90-ад оноос хойш явсан сурсан мэдсэн зөндөө байж тэгээд тэднийг яагаад энэ тухай ярихгүй. Та Афганистан дахь энэ хазара үндэстнүүдийн талаар сэрэн судалж үзсэн. Би яагаад ингэж асуудаг нэхэр анх энэ Монголд бас нэлээд оюут ирсэн л дээ. Би анх ирсэн 3 оюутны хоёртой нь бүр ярилцлага хийгээ судалж байсан. Тэгээд ер нь хазара Монголын хоорондын тэр одоо генетикийн хувьд тийм судалгаа бол байхгүй. Зүгээр интернет Google дээр үзэхээр BBC, CNN дээр ч юм уу ч гэдэг. Даа 25 орчим хүн цус нь Монгол байж магадгүй байлээ. Гэхдээ яг ийм судалгаа байхгүй гэж ирсэн л дээ. Тэгээд энд бас нэг нийгмийн сүлжээнд дээрсэн зөвхөр тэр хаус Афганистанд байгаа ислам шашинтай тэрийг хазар ахын дүүсгээд нөгөө талибууд ч юм уу аюулыг нааш нь дуудах шаардлагагүй гэж бас тайлбарлал дээр нэг хэсэг байна л да. Та энэ талаар юу гэж боддог? Би бас л одоо нөгөө Афганистан, Пакистаныг яваад байсан бүсгүйч юм билээ манай Монголын нөгөө саруул гэсэн. Тэг бүсгүнд цуврал нэвтрүүлгээ би яг тэг одоо хазаруудын тухай ярьж байхыг тэдний дунд байгаа ярьцлага хийж байхыг би харж ирсэн. Нэг нүүр царайны төхийн хувьд бол төстэй юм байна гэдгийг харж ирсэн. Зөв зарим ном зохиолуудыг байгаа тэг хазарын ёсны тэгвэл нэг манахта төстэй юм байна гэдгийг би бол харж ирсэн. Яг бичлэн бол уулзж байгаа. Тэгэхээр тийм нийтлэг соёлоо аваад үлдсэн. Тэг улсын бүрэлдэхүүнд байгаа жижиг угсаатан байхыг би үгүйсэхгүй. Тэг байж болно. Тэрч байтугай 1979-с 80-ад оны үед Афганистаны нутгаас Типе гэдэг газраас хүнүүгийн булш олсон бас. Одоо бидний нөгөө хүнүүгийн алтан мөнгөний эдэлтэй яг ижилхэн одоо тэрнийг би одоо нэг удахгүй хэвлэгдэх номонд оруулж байгаа байгамт болгоод. Тэг хүнүүнийг Афганистанд очсон. Афганистан урагшаа нүүсний цагаан хүнүүнэр буюу хожим нь одоо монголууд энэ тэгж хилээд байдаг эднэр чинь бол яг харахгүй одоо хүнүүгийн тасархаа юм. Тэгээд тентхийн улс ордон төмнийхээ соёлтой уусаад ижилсээд нөгөө хүнүүгийн одоо соёл байхгүй болсон юм шиг харагдаж байгаа учраас яг нарийн ингээд ухаа дотоос нь үзэх юм бол юу н одоо Оросд нэг ийм зүйл өгдөг юм л да. Орос хүнийг ингээд арсыг хуулаад ах юм бол цаанаас нь Монгол юм гарч ирнэ гэдэг шиг ер нь Евразийн маш олон улс орнуудад хүнүү төрийн төр ёсны уламжлалын улмыг маш их байдаг. Одоо хуралдаа гэдэг үг одоо тэг Төв Азийн ард түмнүүдийн дунд би яг хуралдаа гэдэг утгыг агуулна. Украинд өнөөдөр Арат гэж хэлээд энэ их хурлаа. Тэг Арат гэж нь ардын хурал гэдгийг гих мэт зүгээр тийм одоо улмөр бол Евразийн аль ч улс орнуудад бий. За түүх археологийн сэдвээр сонирхолтой ярилцлага гэсэн танд баярлалаа. Таны судалгааны эрдэнэ номын ажил амжилт хүсье. Баярлалаа. Сөрөж ярилцлагын маань ээлжид дугаар өндөрлөө. Ирэх бэм барагт эргэн уулзъя.